бас химнэлтэй цогч бид бүжиглэн All Star Taste K-pop Taste K-pop Taste K-pop Taste K-pop Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэнд шинэ сарын мэнд хүргэе. 2025 он гараад аль хэдийн тал нь өнгөрсөн байна. За тэгэхээр энэ удаагийн дугаараар би та бүхэнд Мексикт 5 сарын 13-ны өдөр үйлдэгдсэн нэг аимшигтай хэргийг ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. Сонсогчдын маань нэлээдгүй их хувь энэ эмэгтэйн талаар бас сонссон, харсан байх гэж бодож байна. Манай Instagram руу бас нэлээд хэдэн хүмүүс одоо энэ хэргийг яриад өгөөч гэж мессеж бичсэн. Бодвол одоо TikTok дээр маш их яригдаж, за бас бичлэгүүд нь цацагдсан юм шиг байгаа. За тэгэхээр Валерия Маркез гэх 23 настай инфлюенсер эмэгтэй TikTok дээр лайв стрим хийж авах үеэрээ буудуулж амнасаа алдснаа нь одоо маш олон хүнийг цочирдуулсан явдал болсон. За өөрөөр хэлэх юм бол түүний лайвыг үзчихсэн хүмүүс одоо буудуулж авах үеэр нь яг одоо үзээд байжсэн гэсэн үг. Тэр бол өөрийнхөө Bloom гэд нэртэй гоо сайхны салонд хажууд нь одоо бас нэг найз нь хамт суугаад лайв хийжсэн. Яг буудуулах үеийн болон одоо сүүлчийн мөчөд юу ярьжсэн гэдэг нь бол тодорхойгүй. Тухайн үед Валерия Маркез гаднаас хүн орж ирсэн болохоор дууг нь одоо мьют болгоод хаацсан байсан. За эмэгтэйчүүд рүү чиглэсэн ийм төрлийн эрүүгийн гэмт хэрэгүүд Мексик улсад бол өдөр бүр нэмэгдэж байгаа гэсэн статистик тоон үзүүлэлт нь бол үнэхээр одоо харамсмаар байсан. За сүүлийн сард гэхэд 500 гаруй эмэгтэй амнасаа алдсан. За тэгээд 80 орчим нь болохоор хүйсийн шинжтэй femicide буюу одоо эмэгтэйчүүдийг санаатаагаар хүнөөсөн хэрэгүүд гэж бүртгэгдсэн байгаа юм. Валерия Маркез 2002 оны 2 сарын 14-нд Мексикийн Халиско гэд мужид харьяалагддаг Гвадалахара хотод төрсөн. За ердөө 23 настай байсан. Тэгээд ер нь одоо өөрөө бол модель хийдэг, beauty influencer чиглэлээр олон нийтэд танигдж чадсан тийм эмэгтэй юм байна. За амиа алдах үеэрээ TikTok дээр 200 мянга орчим дагагчтай байжгаад нас барсныхан дараачаас тоон бол огцом нэмэгдэж 350 мянга орчим болсон байсан. За Халиско гэд муж нь болохоор харт амхны картел ихтэй, ер нь одоо хамгийн аюултай бүс нутгийн нэг гэж тооцогддог газар гэдгийг одоо онцлохын зүйтэй байх. За Халиско шинэ үеийн картел гэдэг нэртэй одоо харт амхны бүлэглэл идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Ер нь одоо ингээд бидний үздэг кино эсвэл хэвлэл мэдээлэл дээрээс хардаг тэр харт амхны 8-ачдын бүлэг энэ Халиско мужид бол жинхэнэ утгаараа хэрэгжижидэг гэж ойлгож болох юм байна. За амиа алдсан Валерия Маркез дундаж орлоготой гэр бүлээс гаралтай. Эцэг эхийнхэн талаар одоо нарийн мэдээлэл бараг байхгүйсэн ч гэсэн охиныхоо мөрөөдлийг, охиныхоо ер нь ингээд амьдралыг бол байнга дэмждэг байсан хүмүүс юм байна. Валериагийн хувьд Гвадалахара хотод сургуулаа дүүргээд бүр багасаа л одоо заагвар гоо сайхны чиглэлд маш их сонирхолтой. За тэр чиглэлээр ч гэсэн амьдралаа залгуулж одоо өөрөөр хэлэх юм бол ингээд орлогын их үүсвэрээ болгож амьдарч байсан эмэгтэй гэж хэлж болно. Гэр бүлийнхэн хувьд бол ямар нэг байдлаар гэмт бүлгэмтэй холбоогүй байсан гэхээр Валерия сүүлд нь тиймэрхүү хүрээлэлтэй одоо амьдрал нь огтлолцох болсон болов уу гэж хүмүүст дүгнсэн байсан. За түүний карьер бол анх 2021 онд Miss Rostro буюу Miss Face гэх одоо орон нутгийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд төрүүлснээр бол эхэлжсэн юм байна. За тэр цагаас хойш Валерия өөрийн одоо Instagram болон TikTok аккаунтуудыг идэвхтэй ашиглаж контент бүтээж эхэлсэн. За Instagram дээрээ одоо бол 620 мянга гаруй дагагчтай болсон байлээ. За урд нь бас энэ тоо бага байжгаад сүүлд огцом одоо нэмэгдсэн байсан. За Мексикийн хэвлэлүүдийн мэдээлснээр бол Валерия одоо гоо сайхны салбарт карьераа шат дараалтайгаар хөгжүүлж исэн. За тэмцээнд төрүүлснээс хойш тэр бол гоо сайхны зөвлөхөө, за арьс арчилгаа, загварын чиг хандлага, аяллаа талаарх тийм контентууд бол бүтээдэг болсон. Түүний Instagram хуудсанд нь хувийн онгоц, за тансаг завнууд дээр дарсан зургууд бол их байсан. Санхүүгийн хувьд энэ эмэгтэй бол асуудалгүй амьдарч байсан гэдгийг нь харуулж байгаа юм шиг байсан. За 2023 онд тэр бол Гвадалахарагийн Zapopan гэх дүүрэгт Blossom the Beauty Lounge нэртэй өөрийн одоо гоо сайхны салоныг нээсэн юм байна. За тухайн Zapopan гэдэг дүүрэг нь болохоор хотынхоо одоо хамгийн баян дүүрэгт нь тооцогддог. Тэгээ тэр хэрээрээ одоо гэмт хэргийн гаралт ч гэсэн бас өндөртэй газар гэж бол явт юм байна. Түүний Bloom гэх нэртэй салон нь зөвхөн бизнесийн орчин биш, бас контент бүтээх таатай нөхцөлийг нь бол бүрдүүлж исэн. Тэр бол ихэвчлэн ажлын байран дээрээсээ лайв хийж, үйлчилгээнийхээ талаар танилцуулж, өөрийнхөө дагагчдтайгаа нээлттэй ярилцдаг байсан. За түүний ойрын хүмүүсийнх нь хэлснээр бол Валерия гоо сайхны салбарт нэр хүндтэй болж цаашлаад
салоноо одоо сүлжээ болгож тэлэх хүсэлтэй байсан талаар нь ярьсан байсан. За Валериагийн хувийн амьдралын талаар баттай мэдээлэл ер нь бол маш бага байсан. Гэхдээ Мексикийн хэвлэл мэдээлэл дурдсанаар бол тэр урд нь El Tripa гэх очтой залуутай үерхжсэн гэж бол бичигдсэн байсан. За тэр хүний жинхэнэ нэрийг нь Ricardo Ruiz Velasco гэдэг. Албан бус мэдээллээр бол энэ хүн Халиско шинэ үеийн картел гэдэг бүлгэмтэй холбоотой гэж үздэг ч гэсэн эрх баригчид бол энэ мэдээллийг аль бие ёсоор одоо батлаагүй. За тэгээ хохирогч эмэгтэй бол өөрийн одоо дүр төрхөөрөө карьераа босгож чадсан. Ер нь одоо амжилттай явж исэн гэж хэлж болохоор тийм нэг залуухан бизнес эрхлэгч байсан. За энэ бүхэн нь эргээгээд өөрийг нь одоо гэмт бүлэглэлийн хүмүүстэй холбогдох бас нэг шалтгаан нь болсон байж магадгүй. Ялангуяа бол амиа алдахын өмнөх саруудад Валерия сошиал орчинд маш идэвхтэй байсан. Бизнесээ өргөжүүлэх, за бас дагагчаа одоо ихсгэж хүрээгээ тэлэх тийм бол зорилготой байсан юм. Ер нь бол түүний хийж байгаа богино болон урт контентуудад айц төгшүүр гэхээр шинж тэмдэг бол ажиглагдаагүй. За гэхдээ яг хинээс гэдэг нь мэдэгдэхгүй ч гэсэн одоо тогтмол шахуу бэлэг хүлээж авдаг байсан. За тэр явдал нь бол зарим нэг одоо үзэгч дагагчийнх нь атаархлыг бас төрүүлдэг байсан байж магадгүй. За түүний найз Vivian гэдэг эмэгтэйгийн ярьснаар бол янз бүрийн бэлэг хүлээж авах нь түүний одоо амьдралд хэвийн л үзэгдэл байсан гэж ярьсан. За тэгээ яг хамгийн сүүлчийн лайв дээр нь нэг үл таних этгээд салон руу нь явж орж ирээд та Валерия Маркес мөн үү гэж асуугаад энгийн харилцан яриа өрнүүлж авах үеэр Валерия өөрөө одоо нөгөө лайвныхаа дууг нь бол хаасан байгаа. Тэгэхээр цаашид одоо яг юу ярьсан нь бол тодорхойгүй. Тэр мөчөөс удаачгүй Валерия руу одоо хэдэн удаа буудаж тэр бол газар дээр нас барсан явдал болсон. За тухайн үед Валерия баг зэрэг гайхсан бас тийм эргэлдсэн царайтай байснаас нь харахад бол аюултай гэж мэдэрчээсэн ч гэсэн тийм ч одоо ноцтой зүйл гэж бодоогүй юм шиг харагддаг. За яг тухайн буудуулж байгаа бичлэг нь бол YouTube-ийн зарим сувгууд дээр бол тавигдсан билээ. Гэхдээ удаагүй одоо устгагдсан баг. За тиймэрхүү төрлийн бичлэг бол одоо альч платформ дээр ер нь хориотой байдаг. Валерия буудуулсан даруйда одоо суугаа чигээрээ тэгээд амиа алдсан тийм нэг эвгүй бичлэг байсан. Урт үстэй болохоор яг ингээд нөгөө буудуулсан хэсгийг нь үс нь хаагаад яг тийм сайн бол харагдаагүй. Нэлээд олон мэдээллийн сайт дээрээс энэ талаар бол уншсан. За бүгд яг хэд буудуулсан гэдэг дээр зөрүүтэй мэдээлэл тавьсан байлээ. За зарим нь болохоор ингээд 4 буудуулсан, зарим нь 3, бас 2 удаа буудуулсан гэсэн мэдээлэл бас байсан. За ямар тач цээжиндээ болон толгоондоо буудуулсан нь бол баттай мэдээлэл. Харин яг одоо хэдэн удаа буудуулсан гэдэг нь бол одоогоор баттай биш байсан. За тэгэхээр Халиско мууж нь бол Мексикийн 32 муужаас хүн амны гэмт хэргийн тоон үзүүлэлтээр 6-д бичигддэг юм байна. T-Research компани мэдээлснээр 2024 оны 10 сараас Валериагийн одоо амнасаа алдсан 5 сар хүртэл Халиско муужид 906 хүн бусдад алуулж амнасаа алдсан гэсэн байна. Тэгэхээр яг иймэрхүү аюултай газар тэгээд олон нийтийн өмнө одоо нээлттэй маягаар тансаг амьдралын хэв маягтай тэрийгээ одоо бусдаас нуулгүй харуулдаг залуухан эмэгтэй хүний хувьд бол гэмт хэргийн бай болох эрсдэл маш өндөр гэж хэлж болно. Түүний Запопанд байдаг гоо сайхны салон нь гаднах орчны тогтчлт сайтай хамгийн чинэлэг дүүрэг гэж явдаг. За аюултай орчин гэсэн ангилалд бас багтдаг. За энэ газарт байдаг томоохон худалдааны төвүүдэд ч гэсэн буудалцаан тогтмол гардаг гэсэн байна. За Валерия Маркезийн хувьд бол урд нь ямар нэг занал хийлэлтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагт хандж байгаагүй гэдгийг дүүргийн захирагч аль бие ёсоор ол мэдгдсэн. За тэгэхээр энэ хэрэг 2025 оны 5 сарын 13-ны оройн 6 цаг 30 минутанд бол болсон. Халиско мужийн прокурорын газрын мэдээлснээр хэрэг явдал болохоос өмнө мотоцикл унсан 2 эрэгтэй хүн Blossom гээд салууных нь гадаа явж очоод за нэг эрэгтэй нь бол дотгошоо явж ороод Валериаг байгаа эсэх за бас Валерия Маркез мөн үү гэж бол асуусан маа. За тэгээ Валерия болохоор тийм гэж хариулахад уудлгүй нөгөө этгээд бол буу гаргаж ирээд шууд буудсан. Амиа алдахаас өмнөх нь тэр өөрт нь одоо урд нь үнэтэй бэлэг явуулсан үл таних хүнээс жоохон тийм айсан мөн тиймэрхүү зүйлээс болгоомжлох талаар дурдж ярьж исэн юм байна. За тухайн үед бол Валерия тэд нэр ирж гэн гэж ярих нь бол сонсогддог. Тэгээд өвөр дээрээ нэг тийм ягаан өнгийн чихмэл гахаа барьцсан сууж байгаа харагддаг. За тэгээ буудуулсныхан дараа хажууд нь сууж исэн эмэгтэй бол гар утсыг нь аваад бичлэгийг нь одоо зогсоож байгаа дүрс бас харагддаг. За тухайн эмэгтэй бол Запопаны цагдаагийн газар руу тэр дороо дуудлага хийсэн. Хотын цагдаа нар бол хэргийн газарт явж очиход Валерия Маркес аль хэдийн амьсгал хураасан байсан нь бол батлагдсан. Яг нь албан ёсны мэдээллээр бол цээж рүүгээ 1 удаа, толгой руугаа 2 удаа буудуулсан гэсэн байсан. Зарим мэдээлэлдэр болохоор цээж рүүгээ 2, толгой руугаа одоо 1 удаа гэж бол бичсэн билээ. Ямар ч тач одоо толгойдоо авсан шарх нь бол түүнийг шууд үхэлд хүргэсэн юм байна.
За цагдаа нар очих үед Валерия сандал дээрээ одоо суугаа хിവэрээ тэгээ гарт нь нөгөө одоо ягаан өнгийн чихмэл тоглоом нь бас хിവэрээ байсан. Тухайн үеийн алуулж байгаа бичлэг хитгэн хормын дотор бол сошиал орчинд маш хурдцтай тарсан ч гэсэн платформуд тэр болгоныг нин дараа устгах оролдлого хийсэн байгаа. Мянган хүн энэ алхахын хэргийг харсан гэрч болж энэ явдал зөвхөн Мексик улсаар зогсохгүй олон улсын томоохон хэвлэл мэдээллээр тарж хүн болгоныг зочролд оруулж бухимдуулсан. За Халиско мужийн прокурорын газрын төлөөлөгч Денис Родригес нэмэлт мэдээлэл өгч Валерия энд байна уу гэж асуусан. Тэгэхээр тухайн алуурчин түүнийг таньдаггүй байсан. Хэн нэгэн хүний хөлсөлсөн этгээд гэдэг нь энэ бүхнээс харагдаж байна. Яг тодорхой зорилго өвөртөлж Валерия Маркезийг алах зорилгоор тухайн газарт явж очсон гэж тайлбарласан. За тиймээс тэд бол энэ гэмт хэргийг фемисид буюу одоо хүйсийн шинжтэй үйлдэгдсэн. За тухайн эмэгтэйг санаатаагаар хүнөөсөх хэрэг байж болзошгүй гэж үзэж шалгаж байгаа юм байна. За хэдийгээр одоо албан ёсоор с ิจ гтнийг нэрлээгүй ч гэсэн орон нутгийн хэвлэлүүд тэр дундаа Millennial гэд нэртэй сайт с ิจ гтнийг тодорхойлж мэдээлэл бол цацсан байгаа. За тэгээд тухайн этгээд нь болохоор түрүүний дурддагдсан El Tripa гэдэг хочтой этгээд байсан. За бас нэг хоч нь болохоор LRR гэсэн байсан. За энэ R гэдэг нь ер нь бол бас учиртай байлээ. За тухайн хүний бүтэн нэрийг болохоор Ricardo Ruiz Valesco гэдэг. Тэгээд эхний одоо хоёр нэрнийх нь үсгээр R гэж дууддаг юм байна. За энэ хүн нь болохоор шинэ үеийн картелийн нөлөө бүхий гишүүн. Тэгээ Валерия Маркез энэ залуутай хэдэн сарын турш бол иргэжсэн. Эсвэл ямар нэг байдлаар холбоотой байсан байж болзошгүй учраас с ิจ гтний тоонд хамгийн ихэнд бичигдэж байгаа юм байна. За энэ хоёр хүний харилцаа бол нэлээд тийм токсик бас хардалт их байснаас гадна өөр хүмүүсээс ирдэг Валериаг одоо шүтэн биширдэх хүмүүсээс нь ирдэг тийм үнэтэй бэлгнүүдэд R гэх залуу бол их ууралдаг байсан гэж мэдээлсэн байна. За зарим хэвлэлүүдээр болохоор Валерия энэ залуутай одоо бичилсэн мессежүүдийг нь дуртаад аюул занал хийсэн утга агуулгатай мессеж хид байсныг бас дурдсан байсан. За хэдийгээр хамгийн ихний с ิจ гтний тоонд R бас El Tripa гэх хочтой залуу орсон байгаа ч гэсэн яг гэмт хэргийг хэн үйлдсэн за бас хэн захиалсан гэдэг нь бол их сурвалжаар одоохондоо батлагдаагүй байгаа. За мөн түүнтэй өөртөө нь холбогдож тайлбар авах боломж одоогоор бол байхгүй. За түүнээс гадна Валерия Маркезийн эцэг их сэтгүүлчдтэй уулзаж ямар нэг мэдээлэл өгөхөөс бол өөртөө татгалцсан. За харин 2025 оны 5 сарын 17-нд Халиско мужийн прокурор Салвадор Гонзалес де Лос Сантос гэдэг хүн бол хэвлэлийн баг хурал хийж Валериагийн эмэгтэй найзууд, хамаатнууд, мөн танилуд гэх мэт бүхий л одоо холбоотой байсан ойрын хүмүүс мөрдөн шалгалтанд хамрагдаж эхэлсэн талаар бол ярьсан. За яг энэ өдрийн гэмт хэргийг ер нь бол өргөн хүрээнд хүмүүс бол авч үзэж байгаа. Яагаад вэ гэхээр Валерия амиа алдсан яг тэр өдөр нь түүний одоо Blossom салоноос ердөө 3 км-ийн зайд Конгрессийн гишүүн асан Луис Армандо Кордоба Диас гэх хүнийг мотоцикл унсах хоёр буутай этгээд хөнөөж амь насаа одоо тэр хүн бол алдсан юм байна. Тэгэхээр яг нэг өдөр болсон хоёр хүний одоо хүн амны хэрэг хоорондоо ямар нэг байдлаар холбоотой байж магадгүй гэж шалгаж байгаа гэсэн байна. За түүнээс гадна бол энэ хэрэг гарахаас одоо 2 хоногийн өмнө хотын даргын албан тушаалт дээр одоо нэр дэвшижсэн Yesenia Lara гэх хүн жагсаалын үеэр амь насаа бас алдсан. За тэгснэ тэр үйл явдал нь ч гэсэн Валериагийн хэрэгтэй адилхан Facebook Live-аар одоо шууд дамжуулж үзүүлж исэн маа. Валерия Маркезийн үхэл Мексикийн нийгэмд бол хүчтэй цочрол өгч дэлхийн нийтийн анхаарлыг өөрлөгөө татаж чадсан. Мексикийн ерөнхийлөгч Клаудиа хэргийг мөрдөн шалгаж байгаа орон нутгийн эрх баригчдтай идэвхтэй хамтран ажиллаж байгаа гэдгийг бол мэдгдсэн. За тэр бол Валериагийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж олон нийтэд Валериагийн одоо амиа алдах үеийн бичлэгийг цахим орчинд түгээхгүй байхыг уриалсан. За ямар ч тач Валерия Маркезийг 5 дугаар сарын 16-нд бол оршуулсан юм байна. За түүний авсан дээр нь цагаан сарнатай баглаа тавьсан байсан. Оршуулга нь болохоор өндөр түвшний цагдаагийн хамгаалтанд ор явагдсан нь одоо нөхцөл байдлын хурцдмал байдал за дахин ямар нэг яг энэ шиг халдлага гарахаас болгоомжлсон гэдгийг нь бол илтгэжсэн. За одоогоор бол Валерия Маркезийн амийг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгалт идэвхтэй үргэлжилсээр байгаа. Халиско мужийн прокурорын газар хутлах баримтууд цуглуулж гэрчүүдийг байцаасаар байгаа. За мөн хууль сахиулах байгууллагын ажилтнууд хяналтын камерын бичлэгүүдийг нэг бүрчлэн шалгаж за Валериагийн одоо бүх сошиал медиа хаягуудыг наривчлан шалгах ажлыг эхлүүлсэн байгаа юм байна. За тэд бол алуурчныг илрүүлэхэд туслах ямар нэг сэжүүр хайж ялангуяа R гэх хочтой этгээд рүү гол анхаарлаа төвлөрүүлсэн байгаа.
Гэхдээ тухайн хүний талаарх мэдээлэл бол тийм ч нарийн бас одоо тодорхой бол биш. Мэдээллүүд нь хоорондоо зөрүүтэй. Яг таг одоо ийм тийм ингэсэн тэгсэн гэсэн зүйл бол ерөөсөө байхгүй. Яг иймэрхүү байдал нь болохоор Мексик улсад оршин тогтнодог одоо нөгөө зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой хүмүүсийн нийтлэг шинж юм байна. Олдсон баримтуудаас нь харахад тэр бол 1980-ад оны үед Халиско мужид төрсэн боловч хэдэн он тэгээд аль хотод мэндэлсэн нь бол тодорхойгүй. Тэгээд Мексикийн хэвлэлд бичигдснээр бол Double R зүгээр ч нэг гишүүн биш. За нөгөө Халиско шинэ үеийн картел гэдэг бүлэгмийн толгойлогчдын нэг гэж тодорхойлсон байсан. За энэхүү бүлэглэл нь орчин үеийн Мексикийн хамгийн хүчирхэг, хамгийн хэрцгий гэмт бүлэглэлүүдийн нэг гэж явдаг. Халиско мужийн ихэнх хэсгийг бол тэд өөрсдөө хяндаг, за харт тамхи тээвэрлэлт, хүн хулгайлах, сүрдүүлэх, бусад одоо төрлийн бүх одоо гэмт хэрэгүүдийг гүйцэтгэдэг тийм том картел юм байна. За тэгээ энэхүү Double R гэдэг этгээд болохоор нөлөө бүхий хүмүүсийн ааллага, сошиал медиа инфлюенсеруудыг хулгайлах зэрэг үйл ажиллагааг нь явуулдаг элит бүлгийг нь ахалдаг этгээд гэж дурдсан байснаас гадна түүнийг бол Мексикийн хамгийн хэрцгий гэмт хэрэгтнүүдийн нэг гэж тодорхойлдог ч гэсэн түүний эсрэг бол ямар нэг албан ёсны ял шийтгэл юусоо оноож байгаагүй. Тэр бол ямар ч тийм ял авч байгаагүй гэсэн байна. За тэгэхээр та бүхэнд Солонгосын алдарт O-Star чипсийг танилцуулъя. За энэхүү чипс маань цоошин 4 төрлийн амттайгаар худалдаанд гарсан байгаа. Original буюу хамгийн энгийн, зөөлөн амттай, давстай төрөл. За бас salted egg, давстай, өндөгний өвөрмөц амттай төрөл, мөн K-pop гэсэн төрөл нь болохоор солонгос маягийн майонезтэй хамгийн сонирхолтой төрөл. Харин дөрөвт төрөл нь double cheese буюу ердийн нэгэн төрлийн биш, cheddar болон mozzarella гэсэн хоёр төрлийн бяслагтай болохоор гайхалтай амттай төгс хостол гэж хэлж болно. Зүгээр нэг энгийн бяслагтай чипс биш, хоёр төрлийн амтлаг бяслагны гайхалтай хослоор O-Star чипсийг та заавал амсаад үзээрэй. Яг энэ бяслагтай төрөл нь надад ч бас хамгийн их таалагдсан. За ингээд хэдүүлээ хэрэг рүүгээ буцаад оръё. Рикардо Руис Валескогийн гэмт хэргийн түүх хэвлэлд дурдсанчлан нэлээд уурт 2014 оны 12 дугаар сард Excelsior сонин 34 настай Рикардо Руис Валеско El Tripaгийн хочтой этгээдийг баривчилсан тухай бол мэдээлсэн. За түүнд бол 2013-аас 14 онд Халискод үйлдэгдсэн алалгуудтай холбоотой 9 шүүхийн тогтоол гарсан байсан. Түүний нэг нь болохоор тос мужийн аялал жуулчлалын сайд Хосе де Хесус Альваресийг хөнөөсөн тийм хэрэг байсан. За мөн 2014 оны 4 сарын 24-нд Калвилио хотод цагдаатай буудалцаанд оролцсон тухайс мэдээлсэн байдаг. За түүнийг бол Тэнгисийн цэрэг болон холбооны цагдаагийн албан агчид Гвадалахарагийн нисэх онгоцны буудалд хүргээд за улмаар бол тусгай харт тамхитай тэмцэх албаны төв рүү нислэгээр тээвэрлсэн гэх мэдээлэл байсан. За гисэн эдээч энэ хүний баривчилгаа болон хоригдчихсэн хэсэг талаар мэдээлэл нь бол тодорхой бус батлагдаагүй хിവэрэ байгаа. Түүнийг суллагдсан эсвэл одоо авилгын улмаас урт хугацаагаар хоригдоогүй байж болзошгүй гэж үздэг. За энэ нь болохоор харт тамхины картел идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бүсүүдэд бол ерөнхийдөө элбэг тохиолддог одоо үзэгдэл гэж явдаг. Руис Валеског мөн модель Дейзи Феррер Аренасын аллагтай холбоотой гэж үздэг юм байна. Түүний цогц нь болохоор 2022 оны 4 сард Гвадалахара хотын Бохрин суугаас олдсон юм байна. За мөн орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр бол Хуан Луис Лагунас гэх инфлюенсерийг хөнөөсөн хэрэгт оролцсон гэж бол үздэг юм байна. За Лагунас гэдэг хүн болохоор 2017 оны 12 сарын 19-нд Запопан дүүргийн нэг баарнд буудуулж амнасаа алдсан. За энэ мэтчлэн маш олон хүмүүсийн одоо амнасаа алдсан хэрэг El Tripa гэх хүн холбоотой гэж явдаг ч гэсэн одоогийн байдлаар эрх баригчдад баригдсан ч юм уу хоригдсон ямар нэг ял авсан түүх огт байхгүй сул чөлөөтэй явдаг гэсэн байна. Тийм болохоор одоо Мексикийн нийгэмд бол хууль сахиулах байгууллагуудын мөрдөн шалгалтад итгэх итгэл бол хомс байдаг. За ялангуяа ийм харт тамхины картелуудтай холбоотой хэрэгүүдэд бол бүрч ховор байдаг. Халиско мужийн прокурорын газар Валерия Маркезийн хэргийн мөрдөн шалгалтыг хариуцаж явуулж байгаа ч гэсэн тэднийг бол картелуудтай өөрсдөө холбоотой гэх олон удаагийн буруутгалууд бол гарч ирсэн. Гэхдээ тэд нар бол өөрсдөө энийг бол эрс үгүйсгдэг. Зарим их сурвалжийн мэдээлснээр Халиско мужид үйлдэгдсэн гэмт хэрэгүүдийн 90% нь огт бүртгэгддэггүй эсвэл хизээч бүрэн мөрдөгддөг
үздэггүй гэсэн юм. За тэгээд эмэгтэй хүн амиа алдсан тохиолдол бүрийг femicide гэж ангилдаггүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Мексик улсад бол femicide гэж ангилахын тулд тодорхой хууль эрх зүйн шалгуур хангасан байх шаардлагатай. За үүнд нь тухайн эмэгтэйг өмнө нь занл хийлж исэн, за хохирогчийг хойноос нь сток хийж дагж исэн, мөрдөж исэн, за мөн бэлгийн шинжтэй хүчирхийлэл, гэмт хэргийн онц хэрцгий байдал, за мөн олон нийтийн өмнө доромжилсон гэсэн иймэрхүү төрлийн зүйлүүд бол хамаардаг юм байна. За тэгээ Валерио Маркезийн амиа алдсан хэрэг дээр яагаад femicide ангилалд хамааруулж байгааг Халиско мужийн прокурорын газар тайлбарлахдаа за гэмт хэргийн хэлбэр, за өмнөх сошиал медиа дээр түүнийг занл хийлсэн байдал, олон нийт үзэж байхад олон нийтийн хараад ор үлдэгдсэн явдал, за мөн мэрэгжлийн түвшинд хэрцгий гүйцэтгэл зэрэг нь бол энэ хэргийг femicide гэж үзэх бүрэн үндслэл болсон гэж бол тайлбарласан. За тэгээ энэхүү femicide ангиллалын нэг чухал нийгмийн асуудал нь болохоор хохирогчийг өөрийг нь буруутгах явдал байдаг. За энэ нь болохоор Валерио Маркезийн үхлийн дараа ч гэсэн тохиолдсон байгаа. За түүнийг бол ингээд эргэлзээтэй бизнес эрхэлдэг. За өөрөөр хэлэх юм бол ингээд яг юу хийдэг нь мэддэхгүй ингээд мөнгөтэй байдаг гэсэн утгаар нь хэлж байгаа. Түүнээс гадна хуучин найз залуу нь наркос байсан. Өөрөө тэр ингээд аюулыг өөрлөгөө дуудсан гэх мэт сэтгэлдлүүд бол сошиал даяар бол маш их байсан. Яг энэ төрлийн ингээд хохирогчийг буруутгах асуудал Монголд ч гэсэн түгээмэл байдаг. Хин нэгэн хүчндүүлсэн, за хин нэгний халдлагад өртсөн тохиолдол өөрөө ингээд хит задгаа хувцас өмссөн байсан, хитрхи орой гадуур явсан. За үүнээс гадна ингээд өөрөө согтуу байсан. Эсвэл хиндэ таалагдах гэж тийм хувцас өмссөн, хиндэ таалагдах гэж нүүр амаа буудсан, ер нь яах гэж гарч арх уусын ч гэдэг юм уу. Хүн ер нь ингээд аль хэдийнэ бие мах бод, за эсвэл сэтгэл санаагаараа хохирчод байхад нэмээд нийгмээс маш их дарамт үүсдэг. Энэ нь болохоор зөвхөн эмэгтэй хүн ч гэлтгүй, эрэгтэй хүн ч гэсэн хохирсон тохиолдол нийгмээс буруу шах үзэгдэл бол маш их байдаг. За эрэгтэйчүүдийг жишээлх нь согтуу явсны гайч гэдэг юм уу. Эсвэл ингээд эр хүн байж ийм ямыг даваа гарчихгүй гэх мэт тиймэрхүү төрлийн хохирогчийг буруутгасан зүйлүүд бол маш их байдаг. Тэгэхээр аль ч улсын нийгмийн байдал угаасаа төгс байдаггүй. Хүн байгаа газар бол гэмт хэрэг байнга үйлдэгдэж идэг. Гэмт хэрэг бол байнга гарч идэг. Тэр болгоныг хууль эрх зүйн үүднээс нь биш, харин ингээд хувь хүний үзэл бодлороо дүгнэж хохирсон байгаа хүнийг нэмж буруутгадаг үйлдэлээ балиасаа гэж бол би хүсдэг. За жишээ нь Педеригийн хэрэг дээр Касси гэдэг эмэгтэй хохирогч болсон гэрчийн судалд суугаад мэдүүлэг өгч байгаа. Тэрний талаар хэд хэдэн парт дугаар та бүхэнд бол би хүргэж байгаа. Тэгэхэд бол ингээд 2-3 ч хүн Кассиг буруутгацсан комент бас бичсэн байсан. Өөрөө баг ингээд туртайдаа 11 жил хамт байсан энэ гэсэн. Миний бодлоор бол иймэрхүү төрлийн комент бол үнэхээр юм увайгүй, юу ч бодлого бичсэн зүйлсийг бол би харсан. За тухайн эмэгтэйг ингээд секс тейпер нь шантаажлаад тэр хүний хизээч өөрөөсөө явуулахгүй байлгаж исэн гэсэн тэр нэг хэсгийг ерөөсөө ойлгоогүй мүү? Гоё эмэгтэй болохоор нь эсвэл ингээд атаарах тийм үү? Ер нь зүгээр ингээд энгийнээр та бүхэн бодоод ингээд үзээрэй. Таны өөрөө чинь шалтан нүцгэн бэлгийн харилцаанд орж байгаа бичлэгийг найз залуу чинь, за эсвэл ингээд экс чинь олон нийтэд тараана гэд дарамтны дунд байлгах юм бол бараг ямар ч хүн дуулууртай хүлцэнгүй болж хүсээгүй байсан ч ямар ч зүйлийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болно. Тэгэхээр тэр талаас нь бодоод үзэхэд хүртэл арай юмыг ингээд наантай цаантай ойлгож хэлж ярьж бичгээсээ өмнө хохирогчийг буруутгах хандлага эхлээд сайн дүгнэлт хийж боддог байгаасаа гэж бол хүсдэг. За ер нь ийм төрлийн хандлага нь эмэгтэйчүүд эсрэг хүчирхийллийг хэвийн юм шиг хүлээн зөвшөөрөх, шийтгэлгүй байдлыг дэмжсэн соёлыг бол бий болгодог. Мексикийн үндэсний статистикийн газар бол 2025 оны 4-р сард гарсан мэдээллээр 2001-ээс 2024 оны хооронд тус улсад бол 50,000 гаруй эмэгтэй амнасаа алдсан гэсэн байна. За хамгийн аимшигтай нь бол ийм гэмт хэрэгүүдийн ердөө 5%-аас бага нь шүүхээр шийдвэрлэгддэг гэсэн байна. Сүүлийн жилүүдэд охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдсэн олон тонны гэмт хэрэгүүд, аллахууд уус даяар шуугиан тарьж эсэргүүцлийн жагсаал өрнжсэн ч гэсэн нөхцөл байдал нь бол дээрсдэггүй хэвээрээ байгаа. За тэгээ энэ хэрэгүүд дундаас олон нийтэд төгж маш их дуйлан тарьсан заримудаас нь дурдах юм бол 2020 онд алуулж нүүр царай зэрэмдэглүүлсэн, за мөн хутгалуулсан 25 настай Эскамила гэдэг эмэгтэй, за мөн тэр жил сургуулаасаа хулгайлагдаад хожим нь цогцсон уутанд хийгээд хаягдсан байдалтай олдсон 7 настай Фатима Сесилия гэдэг охин. За 2022 онд болохоор хурдны замын ойролцоо алга болсон. Тэгээ 13 хоногийн дараа усан сангаас цогцсон олдсон 18 настай Дебанжи Эскобар гэх нэртэй хүмүүсийн гэмт хэрэгүүд бол багтдаг юм байна. За Валерио Маркез гэх эмэгтэй хүнхэл зүгээр нэг харамсаад өнгөрөх асуудал биш. Тухайн улсын нийгмийн хамгийн эмзэг шархан дээр нь давс цацсантай адилхан асуудал гэж бол хэлж болохоор байгаа. За Мексикийн соёлд мачизмо буюу
эрэгтэй хүн давуу байдлаар давмгаалдаг, тэднийг ямар ч үед дөвөөлгөж сурталчилдаг үзэл гэж бол байдгийм байна. Эцгийн эрхт ёс гэдэг шиг энэ үзэл нь болохоор эрэгтэй хүн ер нь бол байглаасаа л эмэгтэй хүнд илүү хүч чадлаа харуулж илэрхийлдэг гэсэн тийм нэг зүйл сэтгэл зүйд нь бол суудсан байдгийм байна. За энэ талаар мэрэгжүүлтнүүд дурдахтаа бол мачизмо гэдэг нь зүгээр нэг соёлын онцлог биш, харин хүйсийн тэгш бус байдлыг дөвөөлгөх бүтцийн элемент гэж бол тайлбарласан байсан. За эрэгтэй эмэгтэй ямар ч хүн ер нь бол эрэгтэйгш амьдрах ёстой байдаг ч гэсэн эцгийн эрэгт ёс хит давмгайлсан улсад эмэгтэй хүнийг дураараа зодож, хүчнэдэж алж идэг үйлдэлийг баг өөрсдийнх нь зөв юм шиг дотроо хүлээж авдаг нь бол хамгийн харамсалтай. За тэгэхээр яг энэ байдлаас улбаатайгаар Валерия Маркез гэх эмэгтэй бол бас нэг хохирогч болж алуулсан гэсэн асуудал томоор хөндөгдөж бол яригдж байгаа. За ер нь бол эмэгтэй хүн уламжлалт үүргээсээ даваад жишээ нь гэртээ сууж хүүхдээ харах зөвхөн урдах ажиллаа хийн гэлгүйгээр сошиал медиа дээр карьер хөөж өөр зүйл рүү дурлаад эхлэх юм бол хүйсийн хим хэмжээг зөрчсөн гэж шийтгэгдэх маягаар хүчирхийлэлд бол өртдөг юм байна. Чи ер нь бол ингээд эмэгтэй хүн болж төрсөн болохоор яг эмэгтэй хүн юу хийдгүү, тийм зүйлийг л хий, өөр зүйл рүү битгий туулшраа, өөр зүйл рүү бити ороодэ гэсэн тийм нэг төрлийн хүчирхийлэлд өртөж эрхэн зөрчигдөж цаашлаад бүр бие махбод амь насанд нь хүрэх үйлдэлч гэсэн зөндөө байдаг. За зөвхөн эмэгтэй хүн болж төрсөн болохоор хүчндүүлж төрсэн цагаасаа эхэлж сул дорой байх заяатай гэсэн тийм нэг үзэл Мексикийн ард иргэдийн дунд бараг соёл болтлоо шингэсэн байдаг гэж ойлгож болно. За маш олон эмэгтэйчүүд алга болсон, хүчндүүлсэн гэсэн Мексикийн статистик тоон үзүүлэлт байсан. Насан туршаагүй охтууд хэдэн мянгаараа алга болж, хэдэн мянгаараа хүчндүүлсэн тоонууд байлээ. За тэр болгоныг дурдах юм бол өнөөдрийн сэдвээс бас жоохон халих гад байсан болохоор орхилоо. Ямар тач та бүхэнд ойлголт өгч чадсан байх гэж бодож байна. За Валерия Маркезийн хувьд бол эмэгтэй хүн болж төрснөөс гадна нийгэмд нөлөөлөх үүс нэр хүндтэй болцсон. Тэгээд олон нийтэд танигдсан, бусдын нүдэнд ил тод байдгаасаа болж амь насаа алдсан гэж мэрэгчлэтнүүд бол дүгнсэн байсан. Улс төрийн түвшинд фемисидийн эсрэг хууль эрх зүйн шинжилэлүүд хийгдсэн ч гэсэн Мексикт бол эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд ноцтой тийм асуудлууд тулгарсаар байгаа. За ихэнх тохиолдолд бол улс төрийн хүсэл зориг дутж байгаа гэж үзэж байгаа. Холбогдох төрийн байгууллагууд хангалттай санхүүжилт юусоо байхгүй. Тийм болохоор үр дүнгүй хിവэрэ байдаг. Асуудлууд нь болохоор хуулиндаа биш, харин тэдгэрийг хэрэгжүүлэх механизм болон системийн өөрчлөлт хийх улс төрийн хүсэл зориг дутагдж байгаад оршдог гэж бол үздэг. За Мексикт гарч байгаа гэмт хэргийн нөхцөл байдал, за ялангуяа харт амхны картелийн нөлөө нь бол эмэгтэйчүүдийн хувьд нэмэлтээр ийм аюулыг бол бий болгож байдаг. Картелууд болохоор өөрсдийн тусдаа тийм эрх мэдлийн бүтцийг бий болгоод ямар ч улсаасаа прокурорын байгууллагаас, хуулийн байгууллагаас ямар ч ял шийтгэл авалгүйгээр үйл ажиллагаагаа явуулж хүчирхийллийг өөрсдийнхөө хяналт тогтоох тийм зэвсэг болгож ашигладаг. За тэгээ энэ хэргийн эргэн тойронд бол сүүлийн 7 хоногт 2 маш том мэдээлэл гарч ирсэн. За нэгдүгээр нь болохоор Валерия Маркез үхээгүй амьд байгаа гэсэн шуум дэгдэж эхэлсэн. TikTok дээр Валерия Маркез бүр яг өөрөө ингээд лайв хийж байгаа юм шиг тийм бичлэгүүд бол цацагдаж эхэлсэн байгаа. Тэр нь болохоор хиймэл оюун ухаан ашиглаад тийм зүйлийг хийснийг зарим хүмүүс ойлгохгүй, үхээгүй амьд байна гэдэгт нь итгээд нилээн тэр нь бол массыг хамарсан байсан. За тэгээ тэр лайв дээр нь болохоор би амьд байгаа, ямар ч аюулгүй орчинд ирсэн байна. Надад аюул занал хийлжсэн учраас ийм нөхцөл байдалд хүрлээ. Одоо надад мөнгөнд тусламж хэрэгтэй байгаа болохоор та бүхнийг туслана гэдэгт итгэж гин гэд энэ ярианд нь болохоор хүмүүс итгээд TikTok-оор мөнгө явуулж байгаа иргэд ч гэсэн их байгаа гэсэн байна. За ер нь бол Мексикээр зогсохгүй нэлээд олон улсын хэмжээнд яригдж байгаа хүн амны хэрэг дээр мэдээж бол эрх баригчид, хууль хүчнийхэн гар бие оролцож хэрэгтнийг илрүүлэх ажиллагаа явагдаж байгаа нөхцөл зохиомлоор гэмт хэрэг үйлдэж хохирогч нь амьд байх бараг л угаасаа боломжгүй. За жишээлх нь шат шатны байгууллагууд буюу эхлээд цагдаагийнхан, дараа нь шүүх шинжилгээний байгууллага, тэгээд цаашлаад өндөр албан тушаалтай эрх баригчид хүртэл энэ хэрэг дээр дуугарч үзэл бодлоо илэрхийлсэн гэхээр амьд байх гэдэг бол угаасаа боломжгүй. Гэхдээ бас амьд гэж итгэх хүмүүс нийгэмд бас байгаа нь бол маш харамсалтай. За хохирогчийн ар гэрийнхэн хамаатан саднууд бас л ийм нөхцөл байдал үүссэнд таатай хандахгүй болов гэж утсан. За дөнгөж тохиолдсон ингээд уу гашуу дээр нь дахиж давс цацаж массыг хамарч байгаа нь бол олон хүний дургуутслыг бас хүргэсэн асуудал болсон. За хоёр дахь мэдээлэл нь юу байсан гэхээр лайв хийж явах үед нь бол хажууд нь байсан Эрика гэдэг найз нь энэ хэргийг зохион байгуулсан байж магадгүй гэсэн нэлээд эвгүй асуудал сөхөгдөж гарч ирсэн байгаа юм байна.
За өөрөөр хэлэх юм бол яг хамгийн ойрынх нь хүн Валерия Маркесээс урваад хөнөөсөн байж магадгүй гэж маш олон хүмүүс сэжиглэж эхэлсэн. За гэмт хэрэг гарсны дараа Blossom салууных нь гадна талд улаан өнгийн баглаа сарныг ногоон туузаар ороогоод тавьсан байсан. За тэгээ жижиг хар өнгийн хуудас дээр болохоор уучлаарай гэж бичсэн байсан нь хүмүүсийн анхаарлыг бол нэлээд их татсан. За тухайн улаан сарны баглааг гэмт хэрэг үйлдсэн этгээд эсвэл хэн нэгэн хэрэгт оролцсон этгээд тэнд хүргүүлсэн гэж хардаж эхэлсэн. За тиймээс эрх баригчид бол шинжлүүлэхийн тулд шүүх эмнэлэг рүү явуулсан байгаа юм байна. За гол сэжиглэгдэж байгаа хүн нь Валериагийн сайн найз Эрика Вега гэх нэртэй эмэгтэй байгаа. За та бүхэн бичлэгийг нь харсан бол яг гэмт хэрэг гарах үеэр хажууд нь байсан тийм буржгар үстэй нэлээд тийм жоохон эвгүй царайтай тийм эмэгтэй байсан. Яг буудуулаад удаачгүй бол тэр эмэгтэй Валериагийн гар утсыг аваад шууд лайвыг нь дуусгаж байгаа харагддаг. За тэгээд энэ эмэгтэй яах аргагүй ингээд олон нийтэд бол өөрийн байр сууриа илэрхийлэх ёстой болсон. За тэр бол хэлэхдээ сүүлийн үед миний нэр болон царай сошиал орчинд маш их тарж эхэлсэн. Би Валериагийн танилын хүрээг сайн мэдэхгүй, сошиал хүрээлэлд нь ч байдаггүй учраас намайг сэжигтний тооноос хасахыг хүсье. Жинхэнэ буруутай этгээдүүд удахгүй олдоосай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна гэж бичсэн байсан. За тэгээд яагаад хартахад хүргэсэн гэхээр Валериаг албаар салондо арай удаан хугацаагаар тэр бол байлгахыг хичээж исэн. За уг нь бол Валерия тэр өдөр арай эрт салоноосоо гарч явах гэжсэн ч гэсэн ягаан өнгийн чихмэл бас Starbucks авчруулад тэгээд өөр хүн чамд нэг бэлэг явуулна гэсэн гэж хэлээд арай удаан хугацаанд тэнд нь бол байлгаж исэн гэх яриа бас гарсан юм байна. Ер нь бол цагдаа нарын зүгээс албан ёсны дүгнэлт хараахан гараагүй байгаа ч гэсэн Валериагийн алхахын хэрэг дээр Эрика гэх найзыг нь болон хуучин найз залууг нь энэ бүхнийг зохион байгуулсан гэж одоохондоо сэжиглэж байгаа. За мөрдөн байцаалтын ажиллагаа ч гэсэн дэлхийн нийтийг хамарсан хүлээлт үүсгэсэн байгаа. Мөн ийм төрлийн эмэгтэйчүүдэд тулгарч байгаа эрсдэлтэй асуудлын талаар шинэ хилцүүлгүүд ч гэсэн өрнөсөөр байгаа. Валериагийн хэрэг дээр цагдаа нар холбоотой мэдээлэл өгч чадах ямар ч гэрчийг бол хүлээж авч уулзна гэдгээ илэрхийлж ямар нэг зүйлийн талаар мэдж байгаа иргэдийг хурц ирж мэдээлэл өгөөч гэж уриалсаар байгаа юм байна. За ямар ч тач энэ хэргийн эргэн тойрондох мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Өшөө олон мэдээлэл бас цацагдах бах. Хэрэг цаашид яаж шийдэгдэх нь, хаашаа эргэх нь гэдгээс нь шалтгаалаад Instagram аккаунт дээр мэдээлэл бас оруулъя. Crime Dogor зураа Station гэд манай Instagram аккаунт байгаа. За ингээд өнөөдрийн яригдсан энэ хэргийг зөвхөн шуугаан тарьсан гэмт хэрэг гэдэг талаас нь дүгнэлгүйгээр сонсогч таны амьдралд ямар нэг шахалт дарамт бас байдгүй гэсэн хэдэн асуултуудыг тавья гэж бол би бодсон. Та хариулах гад бас нэг үзээрэй. Эрэгтэй эмэгтэй аль ч хүйсний хүн энэ асуултанд бол хариулах боломжтой байгаа. За тэгэхээр нэгдүгээр таны хамтрагч чинь бусадтай харилцаа, санхүү бас хувцлалт зэргийг чинь хяндгүй. Тэр болгоноос болж харддаггүй. За хоёрдугаарт болохоор танд ер нь гэр бүл, найз нөхдөсөө тусгаарлагдсан байгаа юм шиг мэдрэмж төрдгөө. Гуравдугаарт болохоор таныг хил амаар доромжлох, доош нь хийх, занлахийлэх үйлдэл гардгөө. Дөрөвдүгээрт таны хамтрагчийн сэтгэл санаа нь байнга савладаг, ууртай, догшин зан авир гаргадаггүй. Тавдугаарт болохоор тэр хүн урд нь танд бие махбодын хүчирхийлэл үйлдэжсэн үү? Ер нь бол хөнгөн хэлбэрийн байсан ч энэ нь бол хамаатай. За ингээд энэ 5 асуултыг танаас асуухад та нэг болон түүнээс дээш удаа тийм гэж хариулсан бол red flag буюу харилцаа чинь ерөөхдөө бол асуудалтай байгаагийн тохио гэж хүлээж аваарай. Харилцааны ихэнх үед иймэрхүү зүйлийг анзаарч харах нь таны цаг хугацаа болон бие махбод сэтгэл зүйн байдалд эргээр нөлөөлнө гэдэгт бол итгэлтэй байна. Яг уу ингээд хаа холын Мексик улсад энэ хэрэг гарч байгаа ч гэсэн тэр эмэгтэй амь нас дэмий үргэдэггүй байгаасай ингэж олон улсад мэдээлэл нь тарсан хэрэг болохоор цаашдаа ийм хэрэг гарахаас урдчлан сэргийлэх, эм гэсэн хүүсийн байдлаас хамааралтай хэрэгүүд дээр дөрвтэй арга хэмжээ авах хэмжээний том үйл явдал болоосоо гэж бол хүсэж байна. За ялангуяа насанд хүрээгүй охтыг хүчинтсэн асуудал энэ улсад бол маш их гард юм байна. Тэгэхээр тэр талаас нь ботсон ч гэсэн хууль эрх зүйн хүрээнд өөрчлөлт оруулаасаа гэж хүний зүгээс бол бодсон. За Валерия Маркес гэдэг эмэгтэй бол зүгээр л нэг золиос болоод өнгөрөхгүй байх. Олон улсын нүдээр Мексик гэх улсын байгаа байдал, харт тамхины 8-ачдтайгаа тэмцэж чаддаггүй дорой байдлыг ч гэсэн маш тодор харуулж өгч чадсан хэрэг юм шиг санагцсан. Ингээд ямар тач дугаараа энэ хүртэл сонссон бүх сонсогчдоо баярлалаа. Өдөрөнд нь сэтгэл зүйн амар амгалан хүсье. Дугаараа дуустал сонссон сонсогчдод комент хийсэх тагтааны эможи үлдээгээрэй. Хэдүүлээ дараагийн дугаараар эргээд уулзъя.